Гадны улс орнуудад бичил уурхай ажиллагчдыг албан сектор шилжүүлэх хэлбэрээр зохицуулсан байдаг байна. Харин манай улсад энэ жишгээр асуудлыг шийдэх хэрэгтэйг судлаачид сануулж байгаа юм. Бичил уурхай эхлэгчид байгаль орчинд хор хүмүүл учруулахаас эхлээд хөдөлмөрийн хүнд аюултай нөхцөлд ажиллаж байгаа асуудлыг зохицуулах нь хамгийн чухал байгаа юм. Хэдийгээр манай улс үүнийг зохицуулах үүднээс хууль эрх зүйн орчин бүрдүүлж эхлээд байгаач бичил уурхай эхлэгчдэд зохицуулж байгаа гадны улс орнуудын туршлагаа судлах хэрэгтэй шинжээчид хэлж байна. Тухайлбал бүгд найрамдахтай ард улс, Индонез, Африк зэрэг бичил уурхай эхлэгчид олонтой зарим орнууд тэднийг албан сектор руу оруулж нөхөрлөл хоршоо хэлбэрээр зохицуулсан байдаг байна. Түүнчлэн зарим мөрөгчлөлтүүд хийхдээ гар аргаар ашигт малтмал олборлагчдыг уулын томоохон компаниудтай хамтран ажиллуулах, хүн машин механизмээр олборлох боломжгүй ашигт малтмалыг аюулгүй нөхцөл байдлыг ханган тусгай зөвшөөрөлтөөр олборлуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан. Нөгөө том одоо аж ахуйн нэгжүүдтэй хамтарч тэдний одоо тийм том техник технологиор олборлож болохгүй тийм гас үлдэгдэл хаягдл гардаг л да. Тэрүүний одоо тэр гар аргаар олборлоод тэгээд тэр үйлдвэртэй бүтээгдэхүүнээ тушаагаад өөрийнхөө одоо мөнгө төгрөгийг олж авдаг ийм хамтын ажиллагааны хэлбэрээр байвал хамгийн зохицтой. Гадаадд ингэж хийдэг. Бусад орнуудад нэг одоо ямар нэгэн байдлаар албан секторлол орж ирчихэж байгаа. Зохион байгуулалтаараа нөхөрл болгоо. Тэгэхээр тэрний зогсоохын тулд маш гаргалаа. Аливаа ардын нөөцийг бүрдүүлж алтны шараар баадал жайш нөөцгөө энэ ордуудын одоо хайрцаг багсах хэрэгтэй байхгүй. Хайрцаг багсах хэрэгтэй. Нөөцийн бүрэн ашиглах хэрэгтэй. Сорчиж ашиглаад тодорхой хэмжээний нөөцийг үлдээсэн учраас тэрэн дээр нь одоо нөгөө гарааргаар ашиглах гэсэн байгаа. Ингээд нөгөө асуудал болж байгаа. Хууль эрх зүйн орчныг бүрдээж төдийлөн амжилт олохгүй байгаа асуудал бол бичил уурхай эхлэгчид болоод байгаа гуул уурхайн салбарын ярьж байсан. 1998 онд гэхэд заамар суманд гар аргаар ашигт малтмал олборлагчид цугларч тэнд бараг 1000 шахан гэр баригдсан байжээ. Төрөөс хүч гарган 250 цагдаагаар 7 хоногийн турш тэднийг буулгах арга хэмжээ авсан ч төдийлөн амжилт ололгүй 7 хоногийн дараа тэдгээр хүмүүс иргэн цуглжээ. Энэ мэтчлэнгээр бичил уурхай эхлэгчдийг хүчээр зохицуулах нь төрийн хүчийг дэмий гардсан хэрэг болно гэж судлаачид хэлж байлаа. Өнгөрсөн оны албан ёсны үеэр 75 мянган хүн ашигт малтмал гар аргаар олборлож 100 мянган хүн орлогооны мэдээлэл хүүднээс удирдлагын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн дүн гарсан байна.